Од өндөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Онцлог сэдв нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг NTV Од өндөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр студид клиникийн профессор сэтгэл засалч эмч Эрдэнэбаатар хүрэлцэн ирсэн байна. Тэг өнөөдөр бид хоёр чиний амьдралыг хэн удирдах байна вэ гэдэг сонирхолтой гарчгийн дагуу ярилцах болно. Сайхан хаварч байна уу? Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Баярлалаа. Сайхан хаварч байна. Та болон үзэгчд маань сайхан хаварч байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За эмчиг маань ерөнхийдөө бас хүмүүс маань сайн мэдэх баха. Гэтэ хоёлаа өөрийнхөө бас товч танилцуулаад хаана мэргэжил эзэмшив, хэдэн жил бас мэргэжлэрээ ажиллаж байгаа талаар танилцуулаад эхлэе. За би өөрөө эмч хүн, сэтгцийн эмгэг судлаач эмч, сэтгэл засалч эмч, сэтгэл судлалын магистр. Ер нь бол сэтгэл гэдэг нүдэнд харагддаг, гарт баригддаг эрхтэнтэй 25 жил ажиллаж байгаа. Тийм юм байна. Энэ хугацаанд яг гардаж 20 мянган хүний сэтгэлийг зассан. За үзэж байгаад бүлгийн заслаарч гэдэг юм уу, хичээл орсон ч гэдэг юм уу. Хэд 10 мянгаар ярих бах. Тэр тоог бол мэдэхгүй. Тэгэхээр ер нь бол нэг юм туршлагатай юм ч юм байгаа. За чиний амьдралыг хэн удирдах байна гэдээ бас бодохгүй. 3 дугаар сарын 28-нд 15 цагаас сэтгэл зүйн сургалт болох гэж байгаа юм байна тий. За тэгээд чиний амьдралыг одоо өөрийнхөө амьдралыг өөрөө л удирдах яваа гэж ер нь хүмүүс маань бодож байгаа. Тэгээд үүний ард бас их асуудалтай мэдж авах зүйлүүд байдаг болтой юм аа. Яг зөв. Өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах гэн гэж оюун ухааныхаа төвшөнд бодож явах юм бол уучлаарай, энэ бол маш том эндүрэл. Хүн өөрийнх нь амьдралыг хэн удирдах байгааг ер нь бол нэлээд хувь нь мэддэггүй. Нөгөө хэсэг хувь нь боддоггүй. 3 дахь хэсэг нь бол зүгээр л урсгалаараа амьдарч яадаг. Тийм. Тэгэхээр хүн өөрөө 3 хэсгээс бүрддэг. Одоо компьютертэй зөвөрлөх юм бол бие махбод. Энэ бол хардвер гэж ойлгож болно. Монитор, кейс, хулган, гар, тэгээд спикер, микрофон юу гэдэг юм те. Яг тэр шиг бидний бие махбодын үүрэг тэр кейс, тэр хардвертэй төстэй юу вэ гэхлээр бодит ертөнцөөс бид нар мэдээлэл хүлээж авдаг. Хараагаараа сонсгол, үнэрлэх үе, амтлах үе, хүртэх үе гэрэ. Тэгээд сэтгэлээрээ. Энд юу чухал вэ гэхлээр тэр мэдээлэл маань өөрөө яг бодиттой зөв байх маш чухал. Нөгөө хүн маань өөрөө тэр мэдээлэл бодиттой юу, үнэн зөв үү гэдгийг мэддэг байх нь өөрөө маш чухал. Тэгэхгүй бол харамсалтай нь хүмүүс санаатай эсвэл санаандгүй харилцах явцдаа ч гэдэг юм уу. Нөгөө хүндээ бодит бус хуурамч мэдээлэл маш их өгдөг. Наадзахын зүгээр хэнийг нэг муулах. Эсвэл магадгүй хит магтах. Амьдралын бүх салбарт одоо бизнесмэнүүд бие биенээ хуурах тохиолдлууд байдгийг сонсч ирсэн байх тий. Харамсалтай нь алхам дотомд шахуу. Нөгөө талаар улс төрчид зөвхөн Монголын биш дэлхийн хэмжээний. За өнөөдөр энэ Иран, Израиль, Америкийн дайн болж байна. Энэ хэн нь үнэн хэлээд байна вэ гэдэг яг тэрийг сонирхож байгаа хүмүүс сонсох юм бол яг эсрэг тэсрэг мэдээлэл өгч яадаг. Тийм. Харамсалтай сошиаларч гэдэг юм уу, сони эвлэрч гэдэг юм уу гарч байгаа мэдээллүүдийн тодорхой хувь нь бас бодит бус буюу хурамч байдаг. Нөгөө талаар бидний нөгөө мэдээлэл хүлээж авч байгаа эрхтнүүд маань өөрсдөө эрүүл байх хэрэгтэй. Наацах нь хараа сайн. Тэ одоо ангаахт багт миний хараа хас харав байсан. Тэгэхээр чин шилгүү бол ер нь юм баг харахгүй. Тэгэнгүүт хүүхдүүд ялангуяа октод их гомдно. Чи их цантай бие тооцсон хажуугаар явхад хардггүй. Уучлаарай би чинь хараа муутай болдог шүү дээ. Сүүлд нь тэгээд хилдэг болсон. Тэрийг ойлгочоод. За уучлаарай би хараа муутай шүү. 4-5 удаа харсан ч санддаггүй. Харааны өдөртөл тэрийгээ дагаад муутчих юм чинь. Зөөр сонсголын санамж бол аягуулсан. Тэгэхээр би бүхнийг сандаа шүү сонсголоорой гэж. Тэгэхээр энэ маань өөрөө бас нөгөө амьдралын чанарт нөлөөлж идэг. Хараа муутай хүнийх ч гэдэг юм уу, сонсгол муутай хүнийх ч гэдэг юм уу. Сэтгэл зүйн эв эрүүл хүнийхээс арай өөрөө л гэсэн үг. Ямар нэгэн байдлаар гомдолтой, өөртөө итгэлгүй ч гэдэг юм уу. Тийм. Тэгэхээр нэгдүгээрт бие махбод. За бид нар мэдээлэл хүлээгээд авчлаа. Тэгэнгүүт нөгөө оюун ухаан буюу ухамсар тухайныхаа ажил руу орно. Хүн логикоор бодно. За нэгдүгээрт энэ хүн яагаад
яаж ингэж ярьж байгаа юм бол юу хүсэж байгаа юм бол энэ бол оюун ухааны үйл ажиллагааны хэсэг. Энд юу чухал вэ гэхээр авсан мэдээлэлдээ анализ хийх чадвар. Яг бодиттой, оновчтой анализ хийж чадаж байна уу? Хүн болгоных янз бүр. Зарим хүнтэй мэдээж боловсрал наснасаа ч гэдэг юм уу хамаарад өөрийнхөө сэтгэл зүйн хандлагаасаа ч гэдэг юм уу хамаарад хэд дүйлгэж бод хандлага байдаг те. Нэг хөөрхөн бол энэ хөөрхөн шүү гэл харамсалтай нь гэр бүл дээр тодорхой хугацааны дараа нөгөө хүнийх нь таран танигдаад асуудал үүсдэг ч гэдэг юм уу. Эсвэл нөгөө тоотой ажилтдаг хүмүүсийн хувьд нөгөө тоондоо буруу анализ хийгээд одоо санхүүний ягтлан за тэгэд бид нар наазах мөнгө бас тоолж байгаа шүү дээ. Тэгэд алдчих магадлалтай. Энэ бол 2 дахь цар хүрээ буюу бидний оюун ухаан ухамсар тухааны хүрээ. За 3 дахь нь энэ бол далд ухамсар гэж ярьж байгаа боловч шинжлэх ухааны нэр нь бол үл ухамсарлахгүй. Одоо мөсөн уул гэж маш их ярьдаг шүү дээ. Нөгөө дээдлийн нэг 5-10% нь оюун ухаан харагдах хэсэг нь доотлол нь 90% далд ухамсар гэдэг. Тэр ертөнцийн тухай яриа. Тэгхийн бол энэ сая нөгөө оюун ухааныг компьютертэй зөөрлөх юм бол install гэж ойлгож болно. Гаднаас нэг програм суулгадаг. Тэр install-ын хэсэг маань. Одоо диск гэхээр одоо орчин үед бол нөгөө флаш арч гэдэг юм уу те эсвэл онлайн арч гэдэг юм уу суулгаж байгаа шүү дээ. Тийм. За тэгээд тэр мэдээлэл маань бидний үл ухамсарлах буюу далд ухамсарт очино. Компьютертэй зөөрлөх юм бол энэ софтвер гэж ойлгож болно. Тухайн хүний зан ааш, авир нь тухайн үйлдлийн систем. Одоо Windows гэхэд те Windows 11 байж болно. Windows өөр хит 6 дээр ч юм уу 7 дээр гацсан нөхдүүд бас байж. Эсвэл TS өөр Linux ч гэдэг юм уу те. Шал өөрөөр сэтгээд идэг амьдраад идэг. Тэгээд тэн дээр бүх хэрэглээний програмууд одоо Office байна уу, Adobe байна уу те бүх редакторууд байна уу. Тэр болгон бидний хязгааргүй ертөнц буюу далд ухамсарт оршиж идэг. Энд юу чухал вэ гэхээр бидний тэр үл ухамсарлах гэдэг хязгааргүй ертөнц маань өөрөө эхийн хөвлөд олдох үеэс ахуулаад эрүүл байсан бол бидрийг аав ээж маань эрүүл зөв өв тэгш хүмүүжүүлсэн бол энэ бол хүүгнийхээ хувьд ч гэсэн гэр бүл нийгмийнхээ хувьд ч гэсэн өв тэгш эрүүл амжилттай хүн болж төлөвшдөг. Харин ураг байх үеэс тэр хүн сэтгэл зүйн ямар нэгэн гэмтэлтэй эйжен стресстэй байсан бол эсвэл айцтай байсан бол ураг тэр мэдээллийг шууд хүлээж авна. Яагаад вэ гэхээр нөгөө стрессийн даавар кортизол одоо ургийг хамгаалж яадаг ихсийн барьер гэж байдаг. Тэр нь одоо зарим эмүүдийг бол нэвтрүүлэхгүй. Урагт очихгүй, ээж нь уугаад урагт нөлөөлдөггүй. Маш сайн хамгаалж байна уу? Тийм, уг нь маш сайн. Гэхдээ эхийн өөрийн нөгөө биологийн дааврууд бол урагт шууд очно. Ээж стресслээ, ураг шууд стресстэй. Нөгөө орчин үеийн бичлэгүүд байдаг шүү дээ тий. Ургийг авцаа одоо техник хөгжсөн. Нөгөө талаар эсэргээр ээж баярлж явах юм бол ураг шууд инээж идэг. Тэрийг бол одоо багжаар бол орчин үед хэмжих боломжтой болсон. Нөгөө талаар ингээд одоо сэтгэл заслал гэдэг нь өөрөө маш сонирхолтой regression буюу ухралт гэсэн техникүүд байдаг. Одоо би хэд настай ч за 30 40 настай байлаа гэхэд жилээр тэ урагшлаад 20-д 10-д за 10-аас доошоос бүр ураг байх үеийн бүр цаашлах юм бол нэг айгүй сонирхолтой юм нь бүр тэр хүүхэд олдох агшны мэдээлэл хүртэл байгаад байдаг далд ухамсарт. Ихийн сперм ээжийн өндгөө сте нийлэх агшин гээл утчих. Тэндээс эхлээд миний мемори үүсэж байгаа юм байна тий. Тэгэхэд одоо хэрхэн нэгдсэн надад бас хамаатай. Энэ болгон далд ухамсар үл ухамсарлахуд байдаг. Ямар айхтар нарийн юм бэ? Сэтгэл заслын техник гэдэг чинь өөрөө бас тэр өөрөө гайх юм шигтэй. Тэр үед эйжен стресстэй байсан бол нөгөө хүсээгүй жирэмслэлт наад зах нь. За тэгээд нэг өнгөө байдаг ч нэг ураг эхний 3 сар яах бол 2 дахь 3 сар ингээд те сүүлийн 3 сард аавтай болоо төрхөлөө аборт хийлгэчихвөлөө гэж ураг байх айцтай гэдэг бол нэг ёсны бараг л бодиттой ортой юм байгаад тий. Олон жил ингээд ажиллаад үзэхэд янз бүрийн судалгаанууд уншаад үзэхэд одоо миний гидсэнд байгаа ураг маань намайг стресстэй болгоход
одоо түүнийг адилхан мэдэрч байсан юм байна. За би одоо бол айгүй харамсаж байна. Ягаад ч жирэмсэн байхад айгүй ууртай л байсан юм шиг санагдаад. Тэг энийг эргэж буцааж болохгүй юм байна. Гэхдээ яг яана гэж одоо би ингээд айгүй стресстэй байсан байлаа гэж бодоход хүүхэд маань түүний улмаас яах вэ? Ууртай хүн болж төлөвшнө гэсэн үг үү? Эсвэл айцтай юу? Тэ тухайн үед одоо өөрт чинь ямар сөрөг сэтгэл хөдлөл давмгайлж яснаас хамаарна. Гэхдээ тэрийг аз болоход засч болно. Сэтгэл засч шүү дээ. Ер нь бол баг энгийн хүн сонсоход бол нэг итгэхээргүй сонсогдно л да. Гэхдээ энэ бол бидний өдөр тутмын ажил. Одоо дэлхийд сэтгэл заслын мянгаад урсгал ингээд хөгжиж байгаа гэдэг. Тэгээд сэтгэл засал гэдэг ойлголт маань Монголд за би тэр 2007 онд за 2000 онд анх Оросд ховс хийж сураад NLP гэдэг бас сэтгэл заслын техник сураад ирж байхад бол Монголд бол ойлголт байгаагүй шүү дээ. Тэгээ 2008 онд эмнэлгээ нээж байхад ч гэсэн сэтгэл засал сэтгэл зүйч юм ба нөгөө шизотой юм уу нөгөө шар хаданд очиж би шизогүй би эрүүл гээл. Гэтэл асуудалгүй хүн гэж бол байдаггүй. Хүн болгон асуудалтай. Асуудалгүй гэх юм бол би асуудлыг олж чадна. Гаргаад ирч чадна. Нөгөө талаар би өөрөө бас асуудалтай шүү дээ. Тийм. Яг гэхээр асуудал гэдэг бол өөрөө нэг стресс бас миний хэлдэг үг гэдэг юм. Амьдрал гэдэг бол асуудлыг даван туулах бүх оролтой. Өглөө бослоо баруулнасаа босхоо зөвлнасаа босхоо. За ингээд нас ахаад ирэхлээр нойр хөрхөө, нойр гүтж гэнэ үү? Тэ хоол шингэж гэнэ үү, таргалж гэнэ үү, турахгүй байна уу гэдэг. Боддоо ер нь хэлсэн байдаг шүү дээ. Амьдрал бол зовлонгийн үндэс юм аа гэдэг тий. Угаасаа энэ зовлонг туулах юм ажил юм гэдэг. Тэр зовлонг манай мэрэгчл бол тодорхой хэмжээгээр хөнгөвчилж өгж байгаа. Нөгөө талаар хүмүүс зовлонг ингээд даван туулах чадвартай байх юм бол өвдөг шиг гэр бүл төрж өссөн байх юм бол тэрийгэ дагаад хөгждөг. Хөгжлийн бас нэг суурь. Тэгэхгүй жаргал ах юм бол тэгэл хөгжихгүй шүү дээ. Тамд очиж үзээгөө бурхан гэж байдаггүй гэж үгээд. Тэгэхээр бас тэр зовлон чинь хөгжлийн бас маш чухал суурь. Гэхдээ одоо юу гэдгийг хэцүү амьдрал ч юм уу үзээ зовлон их үтсэн хэрнээ хөгжөөгүй ч хүмүүс бас байдаг тий. Тэгэхээр энэ бас нөгөө их нарийн няастай асуудал юм шиг байна. Бас ухааны асуудал юм шиг байна. Тэгэлгүй байх. Тий. За 70 ухамсар гэж та түрүүн бас хязгааргүй гэж үл ухамсарлах байна. Хязгааргүй гэж дурдлаа. Үл ухамсар одоо миний зүгээр одоо ойлгоод байгаагаар нэг memory тий одоо логик сэтгэлгээнтэй бас нэг айхтар хамаарахгүй нэг мемори хэсэг юм шиг одоо дурсамжуудыг хадгалж аваад тэгээ яг яах гэж тийм заримдаа гарч ирээд байдаг юм уу энэ одоо сайн зүйл юм уу муу зүйл юм уу гэж асуух нь бол буруу бах тийм. Гэхдээ яг хүмүүс бол тэгж бас тэгж боддог. 70 ухамсар бол хөссөн үсээгүй бид нартай 24/7 хамт ургаас ахуулаад төрүүлсэнчлэн бурхан болох хүртэл. Тэгээд за яг ажилтан доторх яригс ойлголт байдаг. Бурхан болсны хойно дараа юу ч бас байдгийн те. Шашнаараа аваад үзэх юм болж гэдэг юм уу. Милтон Эриксон гэж миний одоо шүтдэг хүндэлдэг Америкийн сэтгэл заслж байсан. Тэрний үг байдаг. Хүнийг түүний 70 ухамсар нь тодорхойлно гэж. Орчин үеийнхаар бол нөгөө аав ээжийн тэр хүүхдэд тэр хүнд суулгасан програм гэсэн. Миний мэдээчгүй зүйл намайг тодорхойлох юм байна штэ. Яг зөв. Тэрийг би яаж мэдэх тийм арга байна уу ер нь? Миний 70 ухамсарт тэр зэрэг юм сайн сайхан зүйл байгаа мó муу муухай зүйл байгаа мó энийг одоо би муухайг нь бас үгүй хэмээрээ штт бас ер нь эсвэл муу нь хэрэгтэй юм уу? Хүн болгонд сэтгэл зүйн бүх шинж үүдэг. Сайн нь ч муу нь ч. Одоо жишээ нь уур гэл аваад үзэхэд дэд зэрэгээр уурлаад тэ юм авдаг зодон зохион хийдэг хүмүүс байхад уураа дотроо бариад юу ч болоогүй юм шиг хадгалаад идэх хүмүүс байдаг. Айдсын хувьд ч гэсэн айнгуудаа ерөөсөө л тэ за бүр туйлнуул фобиа гэдэг нэг манай сэтгцийн өвчин байгаа шүү дээ. Тийм өвчтэй хүмүүс бол нохойно айцтай хүн бол ерөөсөө нохой гэж бодоход зүрхэнд илсээл салгалал байд суух газараа олж чадахгүй тийм айцтай. За битүү орон зан айц гэл клаустрофобиа гэж аваад үзэх юм бол тэр хүн бол лифтэн сууж чадахгүй. За хөдөлгөөнд би хэлдэг 100 давхар байсан ч гэсэн 100 давхарлаа алхаал явна. Тийм. Тэгэхээр энэ бол гамшиг. Нөгөө талаар одоо өнөөдөр за өчигдөрхөн одоо Монголд ард харин байгуулагдсны 105 жилийн тэмдэглэлээ.
Тэгэхээр манай цэрэг хүчний байгууллага гэх юм бол үнэхээр айцаа даван туулж чаддаг. За тамирчид ч гэдэг юм уу те. За багаас наав ээж нь хүүгээ охиноо тэгээд хүмүүжүүлсэн бол айцыг мэдээж аярлах нь гэж бол байхгүй. Зөвхөн даван туулах чадвартай. Тийм эр зоригтой амьдралын асуудал бэрхшээлүүдийг даван туулаад амжилтанд хүрэх чадвартай хүмүүс бий болдог. Тэгэхээр хүн болгонд байдаг сайн нь ч гэсэн хайр гэхэд л одоо дахиад нөө сэтгцэн эмчийнхаа хувьд аваад үзэхэд хүн хайрлах чадваргүй болно гэсэн ойлголт байвал юу гэж бодож байна? Магадгүй юм уу гэж бодож байна. Тэ. Нэг сэтгцийн нэр том яа гэв психика анестезия долороса гэж. Тэрний хамгийн гамшигын илэрл юу вэ гэхээр дөнгөж төрчихсөн их хүн өөрийнхөө хүүхдийг хайрлахгүй байх. Хайрын мэдрэмж төрөхгүй. Оюун ухаанаараа би чинь хүүхдээ хайрлах ёстой шүү дээ гэж мэдээд байдаг. Гэтэл сэтгэл зүрхэнд нь тэр хайр огтоос байхгүй. Тэр бол үнэхээр аимшиг тэ. Энэ юу вэ? Өвчин. Нөгөө талаар хүн болгоныг баруун солгоогүй хайрлаад байдаг хүн бас байдаг шүү дээ. Өөрийнхөө бүгдэнд зориулаад яваад байдаг. Бүр хэтэрчих юм бол тэр бас гамшиг. Бас тийм. Ямар сони. Яг тэгэхээр одоо нэг хязгааргүй хайрладаг, хязгааргүй буян үйлддэг хүмүүс маань одоо лекцэн дээр энэ тухай бид нар бас ярина л да. Нөгөө энергийн солилцооны хуулийн дагуу зах хэмжээгээр хайрыг авдаг байх ёстой. Тэгэхгүй бол өгөөд байна гэдэг чинь өөрийнхөө бүх энергийг зарцуулчаад нөгөөдөлөөсөө энерги ямар нэгэн байдлаар авахгүй бол нөгөө энергийн солилцоо нь алдагдаад гомдох мэдрэмж төрнө шүү дээ. Тэгээд ялангуяа одоо нөгөө настай эмээнэр, ээж нар ч гэдэг юм уу те. Би та нарын төлөө бүхнийг зориулсан гэл нэг түгээмэл үг байдаг те. Тийм. Тэгэхээр тэр хөгшин яасан бэ гэхээр насан туршдаа өөрийгөө бусдад хамгийн хайртай мэдээж өөр хүүхэд ажицаа гэр бүлийнхэндээ зориулловч тэр нь дэндээд нөгөө хүмүүстэй ч гэдэг юм хүүхдүүдтэй ч гэдэг юм хүнийг хайрлах чадварыг олгоогүй байдаг гэсэн. Буюу амиа бодсон нэг тийм бэртгчин бие дээрээ тавьсан нарциссист төрүүлсэн. За яг тийм хүмүүсийг санаанд бууж байна. Нөгөө эхэн ч юм уу те бүх зүйлээ зориулаад үр хөвгт нь болохоор ерөөсөө тэгдэггүй. Энэ яагаад ингэж бүх хайраа зориулахаар уг нь нөгөө нэг хараад үлгэр авна гэдэг шиг ингээд хайраас хайр төрөх ёстой ч юм шиг санагдаад байгаа байхгүй. Яагаад тэр хүүхдүүд нь эсэргээрээ хүснээс нь яг эсрэг болоод ийм бэртгчин болоод байгаа юм бол тэгэхээр нөгөө даалда хумсар дотор маань за хүн өөрөө за хорвоо ертөнц өөрөө баланс шүү дээ тийм үү. Нэг хэсэгт нь тасгаар байлаа гэхэд нөгөө хэсэгт нь цав цагаан. Би асуудаг ингээд амьдралд тасахаар цав цагаан өнгө хэдэн хувь эзлэх бол гэж. Хүмүүсийн дийлэнх нь таадгүй л дээ. За 50 ч гэдэг юм уу 40 ч гэдэг юм уу. Гэтэл бодит амьдрал дээр тасахаар бол 1 л хувийг эзэлдэг, цав цагаан бол 1 л хувийг эзэлдэг. Дунд нь саарлын янз бүрийн туянууд. Хардуу, бараан саарч гэдэг юм уу, зөөр саар, зэгэл саарлтай. За дунд нь яг дундаж саарл, тэгээд цайвар саарл ингээд тэнгүүд нөгөө динс гэдэг шиг зүүнний үзүүр дээр тэ динс тавихад яаж тэнцвэртэй байдаг вүлээ. Амьдралын хорвоо ертөнцийн мөн чанар бол ерөөсөө л энэ тэнцвэр байдаг. Тэнгүүд одоо аав ээж нар хүүхдүүдээ оновчтой зөв хүмүүжүүлье гэх юм бол хайрладаг, хайрлуулдаг, үүрэг хайрлна гэдэг бол эрхийн олгоод байдаг. Тэгэх юм бол үүргийн хариуцлагын өөрүүлэх чадварыг заавал өгөх хэрэгтэй. Тэр мэдлэг чадварыг. Тэгэхгүй бол дахиад нөгөө бие дээрээ тавьсан нөхдүүд гардаг. Энэ бол дахиад даалда ухамсарын програм. Тэгэхээр одоо манай энэ лекц маань үндсэндээ нөгөө цуврал явагдах юм байна. Эхний одоо энэ 3 сарын 28-ны лекцэн дээр даалда ухамсарын тухай бүхнийг тэгэхгүй бол гадуур даалда ухамсар гэж хүмүүс маш их ярьж байна. Харамсалтай зарим мэрэгжлийн бус хүмүүс за санаанд орсноо ярьж байгаа хүмүүс байгаа юм л да. Тэгэхээр бид нар яг мэрэгжилтэн гэдэг утгаараа даалда ухамсарын тухай бүхнийг буюу шинжлэх ухааны үндсэлтэйгээр за даалда ухамсар буюу үл ухамсарлах гэдэг маань юу юм бэ? Үл ухамсарлах уу, оюун ухаан, бие махбодын ойлголт, баланс юу юм бэ? Үүргүүд нь юу юм бэ? Ямар нөөцүүд байдгийг хүмүүсийн өөр мэддэггүй ямар шинжүүд байдгийг одоо наазах нь анхдагч, хоёрдагч, эрх ашигч гэдэг юм уу? За нөгөө талаар тэгвэл энэ даалда ухамсарынхаа хязгааргүй нөөцийг түрүү өөрөө хязгааргүй гэж асуусан ер нь бол хязгааргүй би хоёр тишээ гэж үздэг. Нэг нь хорвоо ертөнц хязгааргүй, нөгөөх нь хүний сэтгэл дотгошоогоо хязгааргүй.
Ийштэй нэг шиг. Аха. Хүний тэмдэглэл шансар актер гоё хязгааргүй гэсэн байдаг. Би ухаантайг нь бас оруулна. Олон жил ажиллах дээр чинь афоризмд бас их аягүй гардаг болж байна. Тэр байн бодож байгаа, байн уншдаг болохоор ч гэдэг юм. Тэгэхээр бидний бие махбод гэдэг бол хоёр хязгааргүй ертөнцийн дундах баланс хайлс гэж ойлгож болно. Тийм. Тэгэхээр энэ дотоод хязгааргүй дотор юу гэдэг вэ? Энэ талаар бол эхний лекц нь дөнгүүд энэний бас нэг хэсэг нь бол мэдээж хүссэн үсээгүй санхүү байгаа. Энэ бол далдах хумсар буюу санхүү гэсэн хоёр дахь лекц. Тэн дээр за хүмүүс мэддэггүй мөнгөний хойноос мэдээж маш их зүтгэдэг хүн мөнгө өөрөө хүссэн үсээгүй бидний үндсэн хэрэгцээнүүдийн нэг. Гэхдээ анхдагч бол хязгаарч биш. Тэгвэл яагаад мөнгөтэй болж чадахгүй байх ч гэдэг юм. Тэр бүх асуудлуудын талаар ярина. Мөнгөтэй болохын тулд сэтгэл зүй далдах хумсрын ямар програмтай болох вэ? Байвал тодорхой хэмжээний ч гэдэг юм уу, хүссэн хэмжээнийхээ ч гэдэг юм уу мөнгөтэй болох вэ? За мэдээж хүний эрүүл мэнд өөрөө маш чухал. Гэтэл нийт өвчний 70-80% сэтгэл зүйн шалтгаан гэж байгаа. Би өөрөө хавдар судлалын үндэсний төвд 8 жил зөвлөх хийсэн. Тэгэл дандаа өвчнөд ажилдаг болохоор энэ бол миний бас хамгийн ажилтдаг хүрээллүүдийн нэг. Тэгэх юм бол далдах хумсар өвчнөд ямар хамааралтай байдیں۔ Ямар далдах хумсрын програмтай хүн өвддөггүй юм, ямар нь өвддгийг. Тэгэх юм бол тэр өвчнийг эдгэхийн тулд дахиад ямар нөөцөд ажиллах хэрэгтэй байдیں۔ Энэ одоо 3 дахь сэдвэн ч гэдэг юм. За 4 дахь нь бол бүх төрлийн харилцаанууд. Энэ харилцаан дотор хүн хамгийн түрүүнд өөрөө өөртөөгөө харилцаа ямар гэдгийг өөрийгөө магтдаг юм уу, хайрладаг юм уу, эсвэл дандаа загнадаг юм уу, голддог юм уу, өөртөө итгэлгүй байдаг юм уу. Энэ болгон дахиад нөгөө бидний хязгааргүй дотоод ертөнцид байдаг нэг хэсэг. Одоо та энгийн хүмүүс ч гэсэн сонсдог шүү дээ. Хүмүүс бас их ярьдаг. Би өөртөө хайргүй, хайрладаггүй, би өөртөө итгэлгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө сэтгэл заслын гайхамшиг маань бас өөрөө тэр болгоныг засаж тэр хүнийг өөрийнх нь хүссэн хэмжээний тийм хүн болгодог. Хүнийг өөрчилдөг гэсэн үг. Тэр хүн маань өөрөө хүсгэл ёстой хамгийн түрүүнд. Тэгээд бас нэг хэлдэг үг юу вэ гэхээр одоо манай дээр ирсэн хүн ирэхээсээ өмнө тэ өвдсөн дампуурсан харилцаанууд нь бүтлгүүж гэдэг юм уу. За эднийх нь нөгөө харамчийнхан гэдэг шиг те одоо өглөөр удам гэж ярих юм бол нөгөө ирчүүд нь тогтдоггүй ч гэдэг юм уу. Дандаа ганц бие эмэгтэйчүүд гэдэг юм уу. Эсвэл яг илгээр явцсан ч гэдэг юм уу бүгдээрээ удмаараа ч гэдэг юм уу. Хүүхдүүдтэйгээ бүгдээрээ удмаараа айгу ууртай ч гэдэг юм уу. Тэр болгоныг нь засдаг шинжлэх ухаан бол сэтгэл заслал байдаг. Тэгээд энэ олон жил яг лекцүүд манайхан уншдаг байсан. Гэхдээ олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа маань харьцангуй бага байжээ гэдгийг ойлгосон. Нөгөө талаар бас шүүмжлүүлсэн. Тэгээд жоохон ухаарад одоо цаашдаа энэ лекцүүдээ уншъя гэж хэлсэн байгаа. За маш сонирхолтой эсвүүд гарч байна. Одоо миний амьдрал надаас эхлээгүй. За ураг байх үеэс магадгүй бүр тэрний өмнөх одоо генийн эцэг өвгийн юмнуудаас одоо тийм миний бүх шийдвэр одоо амьдралын хэв маяг буюу одоо намайг удирддаг болох гэдэг тийм. Тэгвэл би бас хүсэхгүй байна. Би өөрийгөө удирдмаар байна. Миний эцэг их одоо юу зарим хүмүүс би одоо аав ээжийн хүн болохгүй юмсан гэж ярьж байгаа юм байгаа. Болох юмсан ч гэж ярьж байгаа юм байдаг бах. Би тэгвэл өөртөө эзэн буюу одоо тэгж удирдах явах чөлөөт хүсэл гэж надад ер нь байна уу үгүй юу? Тэрийг би удирдах явах тийм нөөц бол надад байгаа зү. Байгаа. Хүн болгонд байгаа. Гэхдээ ихэвчлэн цаанаасаа бид нэр удирдагдаж явж идэг өгөгдсөн одоо тэр компьютерийн өгөгдлийн дагуу ажиллана шүү дээ. Ер нь бол тий процессорынхоо одоо тэр өвчин чадлаараа тэгээд бид нэр ер нь бол ингэ явж идэг юм байна. Тий ямар нэгэн даалгавар биелүүлэх гээд ч юм уу тий ингээ бид нэр байж идэг юм байна. Гэхдээ ингээд ухамсарламар байгаа байхгүй тий ухамсартай амьдраад болж игэл өөрийнхөө амьдрмаар ч байна. Тий. Тэгэхээр таны сая хэлсэн нөгөө үеийн өвөр удам гэдэг бол ерөнхийдөө миний ойлголтоор хоёр замаар удамшдаг. Нэг нь бол ялчгүй ген. Одоо аав ээжийн нэг нь шизофренитэй байх юм бол 25% магадлалтай хүүхдүүдтэй. За 4 хүүхдийн нэг нь. Аав ээж хоёрын хоёулаа шизотой байх юм бол
2 хүүхэд нь буюу 50% байдаг. За нөгөө талаар бүгдээрээ одоо мэдж байгаа тийм архичныг ин удамшдагч гэдэг юм уу. За холын харалган, үсний өнгөч гэдэг юм уу тийм маш олон хүчин зүйл генээр дамжиж удамшдаг нэг нь. Нөгөө талаар төрсөн өссөн нутаг гэр бүлийн зан одоо үйл ямар вэ гэдэг бас удамших хандлагатай. Жишээлх юм бол одоо уулынхныг бол халуун цустай гэдэг шүү дээ. Одоо манайхаар бол цаахан баруун ангийнхан. За дэлхийгээр бол юу гэдгийг Кавказынхан ч гэдэг юм уу, Испанчууд ч гэдэг юм уу те. Гинкүүд одоо зүүн аймгийнхан, талынхан, дорнодынхан, Сүхбаатарын ариу өөр байх жишээтэй. За ой тайгад амьдардаг хүмүүсийн бас нэг ариу өөр. За төв халахууд говийнхан бас өөр байх жишээтэй. Гэхдээ мэдээж 100% биш. Нөө 60 70 80% масыг л ярьж байгаа шүү дээ. Тэр дунд чинь янз бүр байгаа. Тэгтээ удамших хандлагатай. Бас сая өөрөө хэллээ. Би одоо аав шигэ болмооргүй байна те. За аав нь архичин хүчээр хийлэгч. Одоо ээжд нагсан тавьдаг бүгдийг хүчээр хийлдэг. Тэр хүүхэд маань өөрөө бага байхдаа аавгаа үзье ядаад би хизээж аав шигэ болохгүй гэд ээжигээ хамгаалаад тэгэд 90 цент хүрдэг. Гэр бүлтэй боллоо. Тэнгүүд магадгүй гэр бүлийн ямар нэгэн одоо үзэл бодлын ч гэдэг юм уу зөрчил гарлаа гэхэд нөгөө хүүхэд за дахиад 100% хувьд бол биш шүү дээ тийм. Гэтэл масынхны хувьд аваад үзэхэд өөрийн мэдлэгөө хэрүүл хийсэн ч гэдэг юм уу хүчрхийлэл үлдсэн ч гэдэг юм уу. Энэ бол нөгөө зөвхөн эрэгтэй хүний хувьд биш эмэгтэй ч өөч бас байдаг. Хүний л мөн чанар юм чинь. Тэгээд би яг болохгүй байна. За сүүлийн үед бол нөгөө залуучууд ардсан маань бас их сэтгэл судлал хөгжсөний хэрээр мэддэг болцсон боловсралтай болцсон болчих. Учираас тэр нэг 2006 7 8 оны үетэй харьцуулахад бол хүмүүсийн хандлагууд шал өөр болсон. Ялангуяа ковидоос хойш. Тэгээд ирээд өөртөө застдаг болсон. Зассан болохыг хүсдэг болсон. Тэгээд гэр бүлийнхнийгаа дагуулж ярьдаг болсон. Энэ бол бас нийгмийн хөгжилтэй болоод айгүй тийм талархууштай л үзэгдэл байгаа юм л да. Тэгэхээр боломжтой. Хүн өөрөө хүсгэл юм бол өөрийнхөө хүссэн загварт орж болно. Энэ дээр ингээд нэмээд ярингууд одоо за сэтгэл судлаачийн хувьд сэтгцийн эмч сэтгэл заслын эмчийн хувьд бол өвчтөе хүмүүстэй асуудалтай хүмүүстэй ажилладаг. Тэнгүүд одоо орчууд нэг коучинг, менторинг за стил нэг баруун солгойг бол коуч бол бидэг болсон шүү дээ. За бас яг мэдээж мэрэгсэн коучуд бол байгаа зөв хэмжээний те тэр чин 1 2 3 сар сураад коуч болчдөг асуудал бол ерөөсөө биш. Тэр чин наазахын бакалаврын одоо 3 4 жил сэтгэл судлаар мэрэгсэн ч гэдэг юм уу те. Тэгээд хүний эрүүл хүний сэтгэл зүйн зөвхөн бие хүнийхээс гадна тэр чин харилцаа, гэр бүлийн сэтгэл судлалч өөр маш олон салбартай шүү дээ. Амжилтын ч гэдэг юм уу, спортын ч гэдэг юм уу, урлагийн ч гэдэг юм уу. Тэр цогц мэдлэгийг олж аваад тэгээд дараа нь одоо тухайн хүний нөгөө л далд ухамсарын нөөц маань юу вэ? Нөөц нь хүссэн хэмжээнд дайчлагдаж чадчихэв үгүй вэ нү гэдгийг мэдээд тэр хүнийхээ нөөцүүдийг одоо ил гаргахын тулд хөгжүүлэхийн тулд ажилладаг хүмүүсийг бол коуч гэж байгаа. Тэгэхээр тэр нь бол санхүүч хийж болно, харилцаач хийж болно, албан тушаал карьерч хийж болно. За тэгээд олон хүнтэй харилцаад яг коуч гэдэг нөө менторын ялгаа нь юу гэхээр яг өөрөө удирдан залж байдаг. Гардаж одоо дээр үед нөө Монголын боловсролын систем маань те багш хавийн те ямар тогтолцоо байлаа. Тэгээ гэр боловсрал гэдэг байсан шүү дээ те. Гэртээ хүүхдийг авчираад ном заадаг. Тийм. Яг тэр хүнийг бол ментор гэж байгаа. Яг нэг ч юм уу хэдэн шав гардаж бүр эцсийн үр дүн хүртэл нь авч явдаг. Тийм багш. Тэрийг хийсэн үү? Одоо ингүүл зүгээр ингэж өөрөөр нь чиглүүлэл явдаг юм шиг байна тий. Тэгээд дасгалууд хийгээд одоо чинь би ч гэсэн над дээр ер нь бол маш олон бизнесмэнүүд ирдэг. За би яг шийдвэр гаргах дээр ингээд алдаад байна. За энэ шийдвэр зөв үү буруу юу? Шийдвэр гаргалт гэдэг чинь хүссэн үсээгүй оюухан далд ухамсарын аль алинх нь оролцоо байжээж тэгжээж оновчтой зөв шийдвэр гаргадаг. Тэгэхгүй бол нөө түрүүн хэлсэнчлэн ингээд буруу за мэдээлэл цуглуулсан, буруу анализ хийчих юм бол буруу шийдвэр гаргах магадлал өндөртэй шүү дээ. Эсвэл энэ бол логик. Үл ухамсарлах уу далд ухамсар маань одоо ихтгэл үнэмшил, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд байж байдаг. Хэн нэгэнд дурлалаа, хөөрхөн харагдлаа, хөөрхөн залуу охин байна. Наанаас гүйжээд гэр бүл болчлоо, хэдэн сар амьдралаа, зарим нь
хормоо хийсний дараа зарим нь хүүхд гаргасны дараа жинхэнэ харан танигдах харамсалтай тий. Даан зориодсон бороо болсон байдаг. Гэх мэтчлээ. Тэгэхээр энэ шийдвэр гаргалт гэдэг бол өөрөө бас хүний бүхэл мөн чанар орсон маш чухал амьдралын процесс. За бид нар нөгөө дотоод хүүхэд гэж яриад дотоод хүүхдэд хайрлах хэрэгтэй гэж бодоод би бүр дотоод хүүхэд мөхтэйг мэдрээч чах шиг тий бараг. Тэгээд энэ дотоод хүүхэд маань одоо жишээлбэл чи тэрэнд хайртай гэд хэлчихээ энэ гээд тий эсвэл ингээ тэгья гэл одоо нэг янз бүрийн яг нөгөө нэг миний эрхэлсэн хэм үү миний одоо чин хүслийг хэлээд байгаа юм уу гэхээр бас арх уяаж гэж ах шиг тий. Тэгээд би зүгээр бодоод дотоод хүүхэд чинь талдах хүнсэр маань юм биш үү гэж бас бодогдоо сууж байна. Энд чинь нөгөө цаг хугацаанаас хамаарат нийгмийн хөгжлөөс хамаарат нөгөө нэр томьёо өөрчлөгддөг шүү дээ. Монголчуудын уламжлалаар бол дотор хүн л гэдэг байсан. Дотор хүнээ чагнаачаа гэдэг те. За тэгээд тэр энэ далдах хүнсэр гэдэг нэр томьёог яг Англи Герман дээр анх 1930-ад оны үед Сигмунд Фройд гэл одоо хүмүүс аягүй мэдүүлсэн тэр гаргасан тодорхой хугацааны дараа тэрийг үйл ухамсарлахгүй болгож өөрчилсөн. За тэгээд нөгөө хүний хөгжил яваад байсан чинь одоо ч нэг 20 жилийн өмнөлөөдөө одоо яг зохиолчийн нэрийг мартчих хүмүүс Юнгээс үүдэлтэй байдэ. Карл Юнг бас нөгөө Фройдын шав байсан. Дотор хүүхэд гэдэг нэр томьёо гаргаж ирсэн. Тэгээд дараа нь янз бүрийн ном дээр дотор хүүхэд гэхлээр их хөөрхөн санагдсан юм шиг. Тэгээд бүр цаашлах юм бол нөгөө чулуун зөсгийн үед манай өвөг дээдс маань агуудаа амьдарч байхдаа бөөлж байхдаа сүнс дууддаг байсан тийм үү? Тэ би бол энэ бүгдийг нэг ойлголт гэж боддтой. Янз бүрээр нэрлээд тий онгот ч гэж нэг нэрлж үзээд нэрлж үзээд эсвэл бүр даалт тухамсар одоо үйл гэдэг тий хизээ хаан ашиглахаас л хамаарат байдаг. Одоо жишээ нь манай лекц маань далдах humсар гэж ярьж байгаа. Би яг мэрэгчлэтний хувьд аваад үзэх юм бол энэ бол зөвхөн энгийн ард түмний дунд төгсөн нэршил. Мэрэгжилтнүүд бол үл ухамсарлах уу гэдэг. За энийг нөгөө манай бөөнөр маань аваад үзэх юм бол нөгөө онгод тэнгэр өвгдээцээ. Гэл хэн хизээ хаан яаж ашиглахаас хамаарат нэр нь өөрөөгөө л тэмцэрх гээл үзээд юм ер нь тий. Янз бүрийн байдлаар. Сая өөрөө чинь хэлдэг нөгөө дотор хүүхэд гэдэг ойлголт бол өөрөө бас их гоё буюу хөөрхөн. Яг л одоо манай заслын явцад угаасаа л нөгөө үйл ухамсарлалгуудтай ажиллаж байгаа шүү дээ бид нар чинь буюу далдах ухамсартай. Тэнгүүд нөгөө түрүүн бас хальт хэлсэн regression буюу ингээд ухралтыг хийж байхад тэр манай үйлчлүүлэгчийн дотор хүүхэд нь дотор нь илэрч идэг. Магадгүй те ингээд хүч хэрхийлтэйч гэдэг юм уу аав ээж нь тоодгүй завгүй ажилтай байсны улмаас хүүхдээ гэртээ ганцаараа ингэ орхидог байсан ч гэдэг юм уу. Тэгхийн бол тэр үеийнх нь магадгүй 6-7 настай дотор хүүхэд мэдрэгдчихэд бүр яг дотор нь тийм хүүхэд байж идэг л одоо. Дотор нэг гомдчихсан эсвэл ганцаардчихсан хүүхэд байдаг. Тэгээд манай заслын бас нэг техник бол таймлайн гэдэг техник байдаг. Тэр дотор хүүхдийг хүмүүжүүлдэг, хайрлаж өөрөө дотор хүүхдийг. Тэр бол айгүй гоё процесс, айгүй үр дүнтэй. Тэгээд тэр дотор хүүхдээ яг ингээд жилээр өвтгш хүмүүжүүлээд юу хүссэн, ямар хэрэгтэй чадварын суулгахын тэр болгонд одоо өстой энэ тохиолдолд би одоо коуч юм уу менторын ажил хийдэг. За одоо чи дотор хүүхдээ ингэ шүү хайрлах шүү, тоглоё шүү, ийм чадвар олгоё шүү гэж өнөө цаг руу навчраад тэр дотор хүүхэд нь яг одоо байгаа манай үйлчлүүлэгчийн насанд ирээд тэр том болох хэрэгтэй юм байна тий. Яг одоо наснаа ярих хэрэгтэй. Тэнгүүд нөө кинон дээр гардаг шүү дээ хоёр хүн ингээд нэгддэг. За одоо та хоёр ингээд нэгддээ. Тэ нэг ингээд чичирхийл үсэж гэдэг юм уу. Тэнгүүд манай үйлчлүүлэгч шал өөр хүн болно. Яг гоё мачур одоо тийм хүн болох нь шүү дээ. Өөрийгөө ойлгосон ч юм уу. Дотор нэг хүүхэд гадна нэг том хүн байвал жоохон зөрчилтүүд байх ч юм шиг тий. Уг нь хоёулаа адилхан ижил настай байх хэрэгтэй юм байна шүү дээ. Оо зөвлөгөө. За ойлголоо. Би бас яг ингэ жоох хүүхэд мэдрээд идэг. Энэ манд тэгвэл бас жоох асуудал гэж мэдх юм байна. Тийм байна. Тийм байна. За. Би таны би нөгөө ховсыг бол маш их сонирхож байна л та. Таны нөгөө бас контентууд дээр ингээд яг ховс хийж үзүүлж байгаа. Тэр нөгөө би сонсоод ингээрээ гэд нөгөө юм тайвширж байгаас яг сонсоод маш гоё санагдсан.
Би гэхдээ тэр ховсыг кинон дээр л гардаг зүйл гэж ер нь тийм ойлголттой байсан юм. Нэг юм хүм ингэж мингээл тий. Тэгээд удирдаал одоо кинон дээр чинь гэхдээ тэр чинь нэг уран зөмөлтөлтөө. Тэр ховс гэдэг зүйлийг шинжлэх ухаанд байдгийм үү? Та тэгэхэд бас нэг ховсоор яг сурсан гэсэн тий. Энэ хүнийг эмчлэх бас нэг арга юм уу? Тэгээд бас яаж та яг яагаад байгаа вэ тэр хүнийг тий? Тэгэхээр нөгөө ховсын мөн чанар бол одоо 20 дугаар зууны их үед Бехтеров гэж Оросын алдартай мэдрэлийн эмч байсан. За ховс гэдэг бол ерөнхийдөө хүн төрөлхтөө үүссэн үеэс эхэлсэн гэж ойлгож болно. Одоо бөөнөр хингэргээ цохино штэ. За эсвэл ламнар таринаа уншина. Тэгэхээр ховсын мөн чанар юу вэ гэхээр ямар нэгэн давтагдсан хэмнэлтэд цочруулыг үйлчлүүлэгчид мэдрүүлснээр тэр хүний ухамсар тухааны хяналтыг унтуулдаг гэсэн үг. Тэр нөгөө дуу байж болно, хөдөлгөөн байж болно, гэрэл байж болно, эсвэл зүгээр үг. Жишээлх юм бол зүгээр одоо таны булчин сууларч байна, та тайвширч байна. Тэхийн тулд миний дуу хоолой бол нэгэн химийн байх хэвээр, өөрөө тайван байх хэвээр, тайвшруулах хэмнэлтэй байх хэвээр. Үгнүүд маань бас нөгөө хүнд маань тааламжтай. Тэр ховс руу нөгөө хүн маань өөрөө орохыг хүсэж байх хэвээр. Мэдээж тайван байдлыг хүн болгон хүсдэг тийм үү? Асуудалтай юм чинь. Тэгэж нөгөө Бехтеровийн тайлбараар бол тархины бор гадар нөгөө талаар оюун ухааны хяналтыг унтраа. Тэнгүүд нөгөө тэр ховсчны нөлөөллийн үгнүүд нөгөө үйлчлүүлэгчийн далд ухамсар буюу үйл ухамсарлах руу буюу бидний дотор хөвгттэй шууд уулздаг гэж ойлгож болно. Хүүхд чинь харьцангуй тэмдгэн шүү дээ тий. Хүний өвгөнд ороход амар эсэргүүцэл баг үзүүлнэ. Тэгээд нөгөө одоо хүсэж байгаа тэр хүслийг нь програмчлна гэж ойлгож болно. Жишээлх юм бол чи айцтай хүн байх юм бол чи тайван байна, чи хизээч гисэн хаанч гисэн юуж болж байсан чи тайван байж чадаж байна. Тэгээд өдрөөс өдөр цагаас цагт мөчөөс мөчөөд та маш тайван байж чаддаг. Та маш тайван хүн. За тэгээд одоо энэ манай лекц болгон дээр тухайн сэдвтэйгээ холбоотой ховсууд явагдана. Эхнийх нь бол ерөнхийдөө нөгөө түрүү хэлсэнчлэн ухамсар тухааны тэр хяналтыг суллах зорилготойгоор далд ухамсар буюу үйл ухамсарлах үг нээх тим ховс байна. Тийм болохоор одоо энэ манай лекц сургалт маань зөв практик гэдэг утгаараа одоо ирээдүйд тэр одоо үзэгчид гэхүү сурагчдаа лекцэн дээр яг тодорхой зорилгоо томьёолоод ирээрэй гэж байгаа юм. За эхний лекц нь. За хоёр дахь одоо тэр санхүүтэй холбоотой асуудал дээр бол тэр нөгөө одоо мөнгөний блок гэж гадуурх ярьдаг болсон. Тэр юу вэ гэхээр нөгөө далд ухамсарын төвшний маань хамгаалтууд байдаг. За хамгийн түрүүнд мартах ч гэдэг юм уу, айх ч гэдэг юм уу, мэдээллийг гуйлгах ч гэдэг юм уу. Эсвэл тэрнээс зайлсхийх ч гэдэг юм уу. Тэр блокууд буюу тэр хамгаалах системүүдийн хамгаалтыг арилгах. Тэр нь яг хизээ үүссэн хамгаалт вэ гэдэг чинь бас янз бүр. Жишээлх юм бол хүүхэд өөрөө тийм хүн болъё гэж хизэж болдоггүй шүү дээ. Тэр хүүхдийг аав ээж нь л тийм болгодог. Эсвэл хүмүүжүүлсэн өвөө эмээч гэдэг юм. Жишээлх юм бол хүн өөрөө худалч болъё гэж болдоггүй. Гэтэл зөвөр худалч яагаад болдоггүй гэхлээр хүн болгон алдаа гаргадаг. Хүүхэд тэр тусмаа том хүнээс ялгаатай нь хүүхдүүд бол яг санамсаргүй л алддаг. Тэнгүүд юм хагалчлаа гэхэд аав ээж нь загнана. Тэнгүүд нөгөө хүүхдээ өөрийгөө хамгаалахын тулд хэн нэгэн хагалцсан. Эсвэл санаандгүй унчихсан. Гинкүүд аав ээж нь загнахаа болчих юм бол нөгөө хүүхдийн програм маань бодно. Ингээд худлаа хэлчих юм бол аав ээж намайг загнахгүй юм байна шүү дээ. Тэгэд энэ үйлдэл давтагдаад байх юм бол нөгөө хүүхд маань ирээдүйд эмгэг худалч болох магадaltaй. Тийм. Тэгэхээр энэ бол нэг харилцааны асуудал. Манай бас дараагийн нэг лекц, хамгийн сүүлийн лекц байхаа 6 сард. Энэ бол бүх төрлийн харилцаа. Яагаад хүн ууртай байдгийг, яагаад эхнэр нөхөртөйгөө ойлголцож чаддаггүй юм. Яагаад хүүхэд маань буруу хүмүүжлэлтэй болж байгаа юм. Яагаад ажлынхаа хамт олонтойгоо зөрчилдөөд байдгийг. Бүх төрлийн нийгмийн харилцааны талаар 4 дахь лекц маань бас ховс явна. Та хизээч хамаагүй хинтэй ч хамаагүй маш тайвнаар сайхан харилцаж сурна гэж. Мөнгөн дээр бол та баяжна. Нэг үгээр ойлгомжтой хэлчихэд. Гэхдээ мэдээж олон янзын үг байгаа л да. Харин
одоо би бас нэг сэтгэл нэлийн хүн сэтгэл готролд орсон юм 20-д тайхтай. Тэгээд одоо нэг босоод усуух ч юм уу нэг энгийн зүйлийг ингээд хийж чадахгүй. Тэгээд би хийх ёстой гэж бодоод байгаа нь үнэхээр хийж чадахгүй байгаа юм. Үнэхээр хийж чадахгүй. Тэгэхээр одоо бид нар яг нөгөө нэг өгөгдлийнхаа дагуу л ажилдаг гэдэг шиг одоо тэнд хүрчих юмд надаа ингээ өгөгдөхгүй байвал би хүрч чадахгүй юм билээ. Тэгээд энийг ёстой нэрээ нэг эмчлээдээ ятгаад гэдэг юм уу, ховстоод гэдэг юм уу чи хүрч чадна гэдэг. Тэгээд тэгвэл одоо бас арай жоохон дэмжлэгтэй ч юм уу. Тэглгүй яах вэ? Одоо би чинь сэтгцэн эмч гэдэг утгаараа сэтгэл засал эмчилгээний одоо үр дүнтэй тэр өвчнүүд байдаг. Тэрний нэг нь бол ялчгүй гутрал, айц, түгшэл, донтолтууд гэдэг юм уу. Үр дүнгүй өвчнүүд бол бас байна л да. Нөгөө органик үе гэмтлийн дараах тэнгэрлэлч гэдэг юм уу, оюуны хомсдолч гэдэг юм уу, тэ. За эсвэл архиг уулсан шизофренич гэдэг юм уу. Тийм өвчнүүд бол байдаг. Гэхдээ тодорхой засал хийгдэх өвчнүүдэд бол сэтгэл засал бол маш үр дүнтэй. Суурийг нэмжилдэг. Одоо сэтгэл гутралын үндэс гэдэг бол яалтчгүй нөгөө тэр дотор хүүхэд маань жоохондоо магадгүй гологдсон, үл тоогдсон тийм хүүхдийн сэтгэл зүйн онцлог юу гэхлээр баг тусам альва зүйлийг шууд өөр дээрээ тусгаж авдаг. Ялгаж салгаж чаддаггүй. Одоо жишээлх юм бол айдас байлаа гэхэд за нохойд хазууллаа. Тэгэх юм бол тэр 2-3 настай хүүхдийн хувьд тэр нохой бол ертөнцийн нэг хэсэг, ертөнцийн айдсын нэг төлөөлөл. Энэ нохой намайг хазаж миний амь насанд аюул учруулж байгаа юм чинь би нохойноос сайн, нохой түрүүний хэлсэн ертөнцийн нэг хэсэг юм чинь би ертөнцөөс сайн. Тэгэд програм буюу нөгөө сэтгэл зүйн гэмтэл гэдэг маань өөрөө програм, вирус. Далд ухамсарт байгаа вирус. Тэр вирус их байх тусам тэр хүний ирээдүйн гамшиг болно. Сэтгэл зүйн дархлаа суугаг учраас. За том хүн нохойд хазуулах гэд нохой дайрлахад эсвэл цохно эсвэл цухтан за хазуулсан ч гэсэн тодорхой хугацааны дараа мартчихна. Тэгэхээр энэ бол өөрөө газар тэнгэр шиг эрс ялгаатай ертөнцөд. Хүүхдийн ертөнц, томны ертөнц гэдэг л. Харамсалтай нь энэ дэр нөгөө эцэг эхчүүд дахиад нөгөө харилцаан дээр ярихад эцэг эхчүүдийн алдаа юу гэхээр за нэг 7 нас хүртэл за цаашлах юм бол шилжилтийн нас хүртэл за бага насны хүүхдийн логик ерөөсөө огтоос хөгжөөгүй байдаг. Логик учрыг яг зөв үгний учрыг тэ. Жишээ нь аав ээж нь тоглоомоо хураагач. За магадгүй том хүн байсан бол нөгөө далд ухамсар нь залхуурчихгүй шүү дээ. За дараа гээд нэг хойш тавьдаг асуудал байдаг тэ. Procrastination гэж одоо энийг бол өвчин биш. Засрын нэг асуудал гэж үзээд байгаа. Гэхдээ залхуур л бас биш. Энэ бол далд ухамсарыг нэг жоохон ажиллаарч гэдэг юм уу хүчээр хийлсний үр дүнд өөртөө дааж давшгүй ажил өгөөд ачаал аваад ядрангууд бидний далд ухамсар эсэргүүцэл зарладаг. Энэ бол далд ухамсарын 2 дахь хэрэг хашиг гэсэн ойлголт байдаг. Тэнгүүд хүүхэд маань тэр логикийг ойлгохгүй юм чинь яг аав ээж маань энэ үгээр яг юу илэрхийлээд байгаа юм болоо гэдэг нь боохгүй. Яг бол хүн гэдэг чинь амтан. Амтны үр зулцгаа хүмүүжүүлэх гэх юм уу өсгөх тэр арга барил бол даган дуурайлах. Жишээлх юм бол чон бэлтэргээ хойно ямаа бариулж сурахын тулд нөгөө ишиг хураг авчираад нэг тоглуулж агаад, ноолуулж агаад, анчныхын инстинктийг хөгжүүлж агаад тэгээд идэх юм бол энэ дээрээ багчин амттай байж таа гэдэгт утга яг адилхан. Тийм болохоор хүүхдийг яг өөрсдийнхөө хүссэн загвараар хүмүүжүүлье гэх юм бол хүссэн үсээгүй тэр тоглоомын хамт хурааж агаад аяг тавгийг хамт угааж агаад гэхдээ хэдийн хугацаанд гэж бодож байна. Мэдгүй. Хэдэн зуун удаа. Хэдэн сар жилчээж магадгүй. Тий. Тэрний дараа нөгөө хүүхэд маань аягыг аягүй сайн угаадаг болно. Тий. Одоо жишээ нь манай би 3 хүүхэдтэй 2 охин нэг хүүхэдтэй баг нь хүү. Би чинь бидний үчи социализмын үед ингээл аяг угаалаа гэхэд нэг пемоксол гэл нэг саарл цемент тэрхүү зүйлээр угаадаг байсан. Тэгэл ухаан ор хуйс лэмээ өвнөр ажил хийхийг зааж өгчээсний ачаар гэх юм уу багасаа аягүй ажилтай төрөлтэй болсон. Тэгээд хүүхдтэй аяг угаад сурах гал эхэнд нь ингээл бас тэр чинь хүмүүжлийн арга шүү дээ. Магтан, дэмжин, энергийн солилцооны хуулийн дагуу
Загнаад байх юм бол нөгөө хүч эсэргүүцсэн шүү дээ. Тэр чин энергийн сорж яана гэсэн үг. Тэнгүүд за минийхөө ингэж угаад дээ шүү гэл 6 7-д нь. Эхний 1 2 удаа тэгээд дараа нь ийм гоё болж байгаа гэнгүүт манайхаа угаачж байгаа. Гинтчихэж байгаа байхгүй юу гэхэд. Тэгээд дараагийн удаанаас тэр чинь тогломоор байна, залхуурмаар байна, угаамаар их санагдсан шүү дээ. Тэнгүүд угаахаа гэхэд бултаж ихж байгаа. Ямар санда манай том охин дунд охиноор бүр баг багт нэг юм хийлгэх гээд зөө гэдэг дуудаал байдаг байхгүй нөгөөх нэг таг сонсоогүй юм шиг тоглоол байдаг. Зөө ани чин дуудаад байна гэсэн чи би чихгүй толгой. Яг тийм болж хувирж байгаа юм чи. Нөгөө хүсэхгүй юмаа сонсохгүй. Тэгээ манай хүү ч гэсэн бултаж эхэлсэн. Тэгээд би очиод эхлээд зөөлнөр те тэр чи ихэндээ дуртай дөргөө очиод угааж байгаа. Дараа нь эсэргүүцэж эхэлж байгаа юм. Тэнгүүд нь би хүчээр аваачаад хамт угаачаад хоёлаа хамт угаасан те. Тэнгүүд нөгөөд чи ууралж байгаа. Би өдрөө нь хараад минийхөө чадсан хоёлаа чадсан те гэд. Энэ процесс ер нь л 6 сараас 1 жил үргэлжилсэн байгаа шүү. Нөгөө хүүхдээ мөжүүлэх амтан сургахтай яг адилхан буюу нөгөө 70 ухамсарт нь програм суулгаж яана л гэсэн үг шүү дээ. Та өстой нөгөө санд цэрнэ гэдэг шиг би яар хүүхдээ хэзээ аяг угаах юм бол хүлээгээд байсан. Юу юм бэ? Нэрээ өөрөө хамт угаах хэрэгтэйгээ мартчихсан. Тийм биш үү. Тэгээд аав ээж нар чинь завгүй эдрийн төлөөл гэдэг ясам дээр тэр мөнгө ажил бол ерөөсөө чухал шүү. Хамгийн гол нь хүүхдийн юм шүү дээ. За ховс дээр би бас дахиж нэг юм тодруулахад за таны одоо 3 дугаар сарын 28-нд болох сургалт дээр за ховс бол хэд болох юм байна. Ховсдолд үзээгүй хүмүүс бол бас ховсыг мэдрэх юм байна. Тэгээд би одоо өөрөө хүн хичээх л ёстой байх л та. Ховсдуулаад миний одоо сэтгэл санаа юм хүм одоо юу гэдгийг юм маань ингээд миний хичээл зүтгэлгүйгээр сайжирна гэж бол байхгүй бах те. Яг зөв. Энэ бол хичээл зүтгэл дээр маань нэмэрлж байгаа одоо нөгөө програмаар дагна гэдэг шиг програмын ингээд өөрчилчихж байгаа юм байна. Яг зөв. Тэгэхээр ховс өөрөө олон янз хамгийн товмоор хуваах юм бол яг хуу сонгодог ховс гэж байдаг. Эриксоны буюу ятгах ховс гэж байдаг. За хажуугаар нь шоуны ховс гэж байгаа. Эрүүгийн ховс гэж бас нөгөө өөрчтөн хэрэгэлдэг лэхгүй. Цаасагчд би чам тэдэн сая төгрөг өгсөн шүү гэдэг тэр төрлийн ховс. За тэнгүүд сонгодог ховсын үед бол нөгөө ховсонд ордоггүй хүмүүс байдаг гэж үздэг. Энд юу чухал вэ гэхээр за ямар хүмүүс ордоггүй вэ гэхээр нэгдүгээр шүүмжлэгч. Юм болгоныг нэг шүүмжилдэг те хүлэн зөвшөөрдөггүй хүмүүс байдаг. За хөөрхийн настайчуд бас байгаад байдаг. Тэдний чинь нөгөө сэтгэлгээний хурд нь юм хүлээж авах чадвар нь сулардсан учраас шүүмжлэгч гэдэг маань өөртөө нөгөө эсэргүүцэгчэд за мэрэгжлийн хувьд бол тооныхан за бүгд шүү. Энэ мэрэгжлийн хүмүүс бол бас буруугаар бит ойлгоорой. Хуулийнхан ч гэдэг юм уу. Эсвэл аюу тийм сөрөг хүмүүс зөвөр хамгийн гол нь юу чухал вэ гэхээр хүсэлгүй хүмүүс ховсонд ордог. Хүсэж явах юм бол ямар ч хүн ховсонд ордог. Энэ бол нэг ятгах ховсын байр суурь. Одоо ямар санда түрүүн биелсэн Милтон Эриксон гэж миний шүтдэг байсан Америкийн сэтгэл засалчид нэг хүн 300 удаа очиж хамгийн гүн түвшний транс буюу сомнамбулизмд орсон байдгийг. Тэгэхээр тэр хүн 300 удаа очино гэдэг бол өөрөө маш их хүсэл байсан байна л гэсэн үг шүү дээ. Нэг шийдэх ёстой амин чухал асуудал байсан уу те. Тийм. Тэгэхээр одоо лекцэнд ирж байгаа хүмүүс маань өөрсдөө тодорхой хэмжээгээр хүсээд ирэх юм бол ил үр дүнтэй. Эхнээсээ за энэ шал худлаа гэж байгаа хүмүүс бол мэдээж ирэхгүй нь бол ойлгомжтой. Нөгөө хүмүүс чинь 70 ухамсар гэхэлэр лам бөө сүсэг бишрэлтэй холбоо явуулдаг. Гэхдээ энэ бол манайх бол ялчгүй шинжлэх ухааны байр суурьтай. Нөгөө нотлохонд суурилсан ангаах ухаан гэдэг шиг энэ бол дэлхийд уже нотлогдоод хэдэн зуун жил болчихсон ойлголт байна. Сэтгэл заслын эмчилгээний хамгийн хүчтэй аргуудын нэг. Нөгөө талаар нөгөө туйл нь бас хүнд бүх юм байдаг гэдэг шиг зөвхөн ганц удаа яриад ховстуулчих юм бол амьдралын бүх асуудал нь шийдэгдэнэ гэсэн тийм бодолтой хүмүүс бас байгаад байдаг. Гэтэл ховстуулна гэдэг бол өөрөө ховстуул сурах процесс. Энд бол нөгөө тодорхой хэмжээний мэдээж шууд эхний удаа ирж ховстуулаад үрдэн гардаг хүмүүс байдаг. Гэхдээ тодорхой давтамж, чадвар эзэмших тийм процесс. Архинд орсон мөрөдө тоглоом донтсон хүнд ховс үйлчлэх үү ер нь? Тэгэхээр яг түрүүний хэлсэнчлэн
хүсэх хэрэгтэй. Хүсэл нь байх юм бол үйлчлэнэ. Ер нь юунд ч үйлчлэх юм бэ? Ер нь яг зөв хүсэл байгаа тохиолдолд нөгөө талаар нөгөө сэтгэл заслын эмчилгээний маш олон янзын техникүүд байдаг. Би ч одоо нөгөө залуу байхдаа л төгсч ирчээл баруун солгоогүй ховстол хүмүүсийн бүх асуудлыг шийдээд байна алаад өгнө гэсэн гинэн бодолтой байсан. Гэсэн чинь тийм байгаагүй. Одоо жишээ нь түрүү нэлсэнчлэн хүнд гутралтай ээж гэдэг юм уу, маш хүнд түгшилттэй ээж гэдэг юм уу. Тэр чин хүний үг сонсож суух чадваргүй хүмүүс бас байгаа шүү дээ. Тэгэхээр ховсонд орохгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөр техникүүд бас ашигладаг. Тийм ховстой яг адилхан үйлчилдэг техникүүд бас зөндөө байна. Би ховсны талаар ямар ч ойлголтгүй байж байгаад эмчмаасаа нэвтрүүлгийн өмнө бас ярьсан байхгүй юу. Одоо ингээд хүүхдийг унтуулад эсвэл ингээд арай илүү унтаад буцаас сэрэх гээд ингээд ингэсэн ч гэдэг юм уу. Иймэрхүү жишээнүүдээ ярьсан чинь миний бүр ингээд гайхаад пох ийм мэжикал юм амьдрал дээр байт юм шүү дээ. Тэг гэж бас ер нь их гайхлаа гой санагдчихээн. Тэгээ одоо шууд ингээд хүний даалт ухамсартай нь харьцаад ингээд бас тий ямиг сайжруулцдаг бол нэр ямар сайхан юм бэ гэж маш их бас 20 дугаар тайгуу сонирхолтой юм аа. Гэхдээ яг сэтгэл заслын эмчилгээний нэг аргал гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ сонирхолтой. Тийм байх. Яг бол одоо жишээ нь кинон дэр ч гэдэг юм уу. Гэхдээ амьдрал дээр ч гэсэн болно л доо. Хүнтэй ярьж байгаа жишээ нь нэрийг мартуулцдаг ч гэдэг юм уу. Тэ амьдралын тодорхой үйл явдлыг мартуулах ч гэдэг юм уу. Тийм боломж бол байдаг. Ямаа мартаж болох юм үсэйгүй юм аа. Болно. Хох. Гэхдээ би тэрний жоохон эсрэг байдаг. Яг л тэр хүн гээд амьдралдаа зовсон байлаа гэж бодоход тэр зовлон нь тэр хүний амьдралын түүх, дурсамж. Ховсоор нам мартуулчих юм бол тэр хүн тэр амьдралынхаа түүхийг нам мартна гэсэн үг шүү дээ. Арч айж нь. Тэгэхээр зүгээр тэр хэцүү байсан үеийн зовлонгийн мэдрэмжийн одоо гутралын айдсын уу тэ тэрийг нь сэтгэл хөдлөл мэдрэмжийн арилгадаг техникүүд байдаг. Зөөр яг тэр жил нэг тим юм болж ээж билээ. Одоо юу гэдгийг те би дампуурч ээж билээ. Хин нэгэнтэй муудж ээж билээ. Зүгээр л нэг өвдөж ээж билээ ч гэдэг юм. Сэтгэл хөдлөл мэдрэмжгүйгээр яг өглөөр түрүү хэлсэнчлэн бидний далд ухамсарын харилцааны хэрэгсэл бол энэ мэдрэмж байдаг. Энэ өөрөө байгаад байх юм бол маш хэцүү. Spotless Mind юулаа Mind гэдэг нөгөө Jim Carrey-ийн кино байгаа шүү дээ. Нөгөө мартдаг юу байдаг те. Тэр санаанд орж ин. Тэгээ мартсны улмаас маш их асуудал үүссэн л дээ ер нь. Тэгээ би бас нэг хоёр залууч бас мартах хэрэгцээ байна. Тэгээ эмчтэй жич ярина. Түрүү нөгөө сэтгэл готролтой ингээд нөгөө юмыг хүрч чаддгүйгээ ярьжсэн шүү дээ. Тэрийгээ би дутуу ярьчихжээ. Тэрэн дээр хүн бас нөгөө нэг юм мөнгөний хэмжээнд ч юм уу одоо би нэг 2,500,000 цалин авах хүндээ гэсэн нэг юм өөртөө хан босгоод манай бэрэгч надад хэлчихсэн юу нэг 3 саяын цалинтай л гэсэн. Үгүй урнаа ер нь яг юм тогтсон тоомоо байхгүй штэ. Ер нь мөнгөний ингээд далаа урсч идэг. Чи тэгээд тэндээс яагаад ингээд гэсэн чи миний гинт ингээд хүүшэнч 3 саяас дээш мөнгө цард авдаг тэг боломж байгаа байлоо гэж одоо гих жишээ нь өөрийнхөө ер нь хүмүүс маань блоклцсон байд юм байлээ тий. Тэгээ хоёр тэгвэл түрүү нөгөө нэг хайрын тухай хүүхдэд хайрлахгүй ээж гээд эмч маань түрүү ярьсан. Тийм хүмүүс бас ер нь нарцист ч юм уу одоо янз бүрийн сэтгцэн эмгийн хувьд ч юм уу зарим хүн ер нь арай л жоохон ингээд нэг хүүхдэд хараад өхөөртөхгүй ч байгаа юм шиг ингээд нэг ер нь амьдрал дээр тийм их мэдрэмжүүд байтал нэрээ зарим хүн ингээд бүр хитрхи хит хайрлаад нөгөөх нь бүр хор гай болдог тий. Би ер нь ингээд амьдралыг харахтаа, хайрыг харахтаа, хүүсийг харахтаа, бие махбодыг бодохдоо эмгтээлэг эрэхтэй одоо арай нэг юм тий эрэхтэйлэг эмгтэй ч юм уу би жишээлбэл ч юм уу мэдгүй тий. Бүх юм спектрум байдаг юм байна. Яг хар цагаан гэж хэлхий эцэс байхгүй. Биологийн олон янз байдал гэдэг нөгөө шувууны хошуу, сарвуун дээр ч хүртэл одоо ингээд өөр байгаад аль нь амьд үлдэхийг одоо их байгаль маань шалгах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр ер нь би нэг айгүй сони юм ярих гэдэг шүү. Надад одоо сони юм байхгүй болсон шүү. Бүх юм байдаг юм байна. Одоо үр хүүхдэд хайрлахгүй ч юм уу эсвэл их хайрладаг ч юм уу энэ болохоор нөгөө нэг байгалийн олон янз байдал буюу аль нь одоо тий одоо нэг юм өөр өгөгдлүүд өгж үзээ тэр ч угаасаа шалгараад аль одоо илүү нэгэл үржил явна штэ. Байгалийн олон янз байдал юм бишүүлэх гээд байгаа юм ер нь. Үнэ.
Дөрвөн хэлдэгчлэн тас хар цав цагааны хооронд байдаг шиг амьдралын бүх үзэгдэл яг л тийм. Тэгэхээр бид нар тэр дунд балансыг олж амьдрна гэдэг тэр бол хамгийн том чадвар. Мэдээж баярлан, хөөрн, хайрлан, заримдаа гутран, айн, гомдон тэгжээж амьдрал өөрөөсөө л солонгийн 7 өнгөтэй байж сонирхолтой. Тэгэхгүй ингээд өдөр болгон жаргаалах юм бол тэр хүн төд бодлого бурхан болно. Одоо нэг ийм туршилт байдгийн. Австралитай ойролцоон нэг аралд баахан ингээд хідэн бууга авчиж тавьдаг байхгүй. Ямар ч араатан байхгүй, хоол иж нь бол илбэг дилбэг. Тэгээд мэдээж тоо толгойн үрчин өссөн тодорхой хугацааны дараа бол маш их болсон. Тэгсэн чинь нөгөөдөл чинь үхээд эхэлсэн. Ямар ч шалтгаангүйгээр. Тэгэд яач уу ий ч үү гэд нөгөө задлан хийгээд үтсэн чинь тэдний цусндах кортизол буюу стрессийн дааврын хэмжээ нэгссэн байсан. Нөгөө хоорондоо олон болонгууд нөгөө хил хязгаарланд зөрчигдөөд стресст нь яг тэрэн шиг 24 7 жаргалтай байна гэдэг үл ямар ч нөгөө үүрэг хариуцлага байхгүй ч гэдэг юм уу те сөрөг мэдрэмж байхгүй ч гэдэг юм уу хүн нэгэн хэвийн амьдралаас уйдаад эхэлдэг. За паркийн амтэн шиг байвал амиа орлмаар санагдах байхаа тий. Магадлал тун өндөр шүү. Нөгөө амьдрал эмх замбрааг болохоор илүү нөгөө таашгүй байвал гоё байгаа тий. Ойлгомжтой байвал бас нэрээ ядаргаатай байх. За амжтай их баярлалаа. Нэвтрүүлгийн цаг ер нь өндөрлсөн байгаа. Тэгээд хүмүүс маань ингээд танаас чатаар зөвлөгөө авч болох болов уу? Ховс ихчтэй хэлэж үзмээр байм гэх мэт тийм комментууд ирсэн байна л да. Тэгэх юм бол юу яаж болно? Манай ариус сэтгэл заслын төв гэдэг нөгөө фейс пэйж гэдгийг тэрлүү бичээд кириллээр ариус сэтгэл заслын төв байгаа. Дор оруулчихна. Тэнгүүд тэндээс асуугаад боломжит зүйл нь бол боломжтой. Магадгүй лекцэн дээр очиод тэнд үзэж харах тохиолдол байж болно. Эсвэл ганцаарчилж цаг авч болно. Ер нь бол шийдэх боломжгүй асуудал гэж байдаггүй. Дахиад нөгөө хүсэл хэрэгтэй магадгүй тодорхой хэмжээний нөөц цаг хугацааны ч гэдэг юм уу те хэрэгтэй. За их баярлалаа. Ер нь асуух асуултууд ер нь маш их байгаад ингээд алийг яах вэ их одоо жишээл ховстолч гэхээр нэг жоох эвгүй ч юм шиг нэг мэдрэмж нэг ухаанаа алдах гэдэг юм шиг те. Хүмүүсийн төгөөлөл айцуудын нэг наадах шиг байдаг. Ингээд асуултууд байлаа. Харамсалтай нь ингээд цаг дуслаа. 3 дугаар сарын 28-нд соёлын төв ордно. Үйлдвэрчний эвлийн төв зүйлээ ордно. Баг заална. Эхний удаад нэг 200 хэдэн үнэл авах юм. Тэгээд энд уулзцгаая. Тэгээд Эрдэнэбаатар эмчиг бол одоо салбарынх нь гэх юм уу те хүмүүс бол маш сайн мэдж байгаа учраас одоо миний үг баг илүү цаах. Тэгээд ямар тач хэлсэн таны энэ одоо сургалт гэдэг байгаа шүү дээ те. Тэгээд сургалтанд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн маань бас энэ боломжийг алдахгүй бас хүрэлцэн ирээрэй гэж та бүхнийг уриалж байна. За үзэгчтэй бас урьж байна. Их сонирхолтой лекц байх болно гэдэгт бол би итгэлтэй байгаа. Баярлалаа. Би хэрвээ таны өөр хүний амнаас сонссон бол бас итгэхэргүй. Таныг хэлж байгаа болохоор би ингээд тий. Дахин баярлалаа. Баярлалаа. За ингээд дараа дахин уулзсан гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа эмчээ. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.